Оройн төр ирэх мэсгчтэй 2 дугаар сувг телевизийн ярилцлагын хэмжүүлэг эхэлж байна. Сэтгүүл жаргал маань надтай хамт аюулгүй байдлын судлаач Чулуунбат оролцож байна. Танд оройн төргий. Сайн байна уу? За тэгэхээр бидний ярилцлага өнөөдөр аюулгүй байдлын сэдвээр үргэлжлэх юм байна. Тэгэхээр үндэсний аюулгүй байдал гэдэг энэ өргөн цар хүрээтэй ойлголтод чухам ямар ойлголтыг одоо багтааж ойлгох хэрэгтэй юм бэ? Үндэсний аюулгүй байдал гэж юу юм бэ гэдгээс ихний асуулт эхэллээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд шинжилэн баталсан. За энэ үзэл баримталд бол үндэсний аюулгүй байдлыг бол дараах байдлаар тодорхойлсон байгаа. Юуны өмнө бол Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад дотоод таатай нөхцөл бүрдсэн байх гэдэг. Энэ дээр нь тодорхой хэмжээр шүүмжлэлтэй хандах шаардлагатай. Ялангуяа одоо энэ аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг, энэ чиглэлээр одоо ажиллаж байгаа практик ажилтнууд бол энэ дээр шүүмжлэлтэй ханддаг. Яг л урд өмнө нь бол үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр бол урд нь бол аюулгүй байдлыг хамгаалах гэж ярьдаг байсан. Өөрөөр хэлэх юм бол маш идэвхтэй үйл ажиллагаа. За нийгэм улс төрийн өөрчлөлтөд шалтгаалаад энэ томьёол маань өөрчлөгдөд хамгаалах гэдэг үгийг хангах болгож өөрчилсөн. Өөрөөр хэлэх юм бол идэвхтэй үйл ажиллагаа маань идэвхгүй болж эхэлсэн. Одоогийн энэ өвчин төгөлдөр мөрдөж байгаа энэ үндэсний аюулгүй үзэл баримталд бол нөхцөл бүрдсэн байх гэдэг бүр идэвхгүй болгосон. Тэгэхээр идэвхтэй ажиллаж байсан үйл ажиллагааг маань сармжсараад одоо бүр юм хийж болно хийж болохгүй гэсэн байдал оруулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг нөгөө талаас үзэх юм бол хангаж болох юм шиг болохгүй. Одоо хангахтаа бол идэвхтэй байх юм шиг байхгүй юм шиг гэдэг юм сармжлах маягийн нэр том хэрэгэлсэн байгаа. Үндсэн үзэл баримтлал заасан язгуур ашиг сонирхол гэдэг бол ерөөсөн Монголын ард түмэн өөр орж ирдэг. Дараагийн ээлжинд соёл иргэншил. Өөрөөр хэлбэл соёл иргэншилчид Монголын өөрийн ахуй соёл гэсэн үг. Соёл иргэншлийн оршин тогтнох байдал хангагдсан байх хэрэгтэй. За улс орны Монгол улсын тусгаар тогтнол хангагдсан байх хэрэгтэй. Дараагийн ээлжинд бол нутаг дэвсгэрийн болон хэл хязгаарын бүрэн бүтэн байдал орж ирдэг. Өөрөөр хэлэх юм бол гадны ямар нэгэн оронтой гадаадын орондоо хэл хязгаарын маргаангүй байх ёстой. Энэ нутаг дэвсгэрийн маргаанаас улбаатаагаар тэр одоо хоорондоо одоо орч улманаас болон бүгд дарагтаад болсон манайхан энэ дээр одоо зөрчилдөн үүсэхгүй байх ёстой. Энэ үүднээс бол зөвхөн нэг жишээ хэлэхэд бол дэлхийд хамгийн анхны улсын хэлийг тогтоогоод энэ улсынхаа хэлийг баталгаажуулсан орн бол Монгол орн. Бөмбөд очиж одоо бүгдээр хатаар тусдаа улсын хэлийг анх удаа тогтоогоод баталгаажуулаад тэрийг нүүмэр хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ бол дэлхийн түүхэнд бас хэмжлэгч нэг зүйл байгаа. Дараагийн ээлжинд бол эдийн засгийн аюулгүй байдал гэж байгаа. Эдийн засгийн хараат бус байх ёстой. Энэ альва нэг хүчин зүйлээс юм уу? Альва нэг субъектээс хараат бус байх ёстой. Энэ дээр би нэг бас нэг зүйл хэлье гэж бодож байна. Сая 6 сард байна уу? Засгийн газраас нэг мэдээлэл гаргасан. Тэр мэдээлэл дээр юу гэхээр эдийн засгийн тусгаар тогтолт гэсэн нэр томьёо оруулж ирээд байгаа. Энийг би ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй. Ийм нэр томьёо улсын хэмжээнд байтугай Монгол улсад байтугай олон улсын хэмжээнд байдаг. Уг нь бол аюулгүй байдал гэж байна. Эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн хараат бус байдал, эдийн засгийн бие даасан байдал гэсэн ийм гурван ойлголт байдаг. Гэвтэл эдийн засгийн тусгаарлалт гэж ойлголт манай засгийн газар өөрөө гаргаж ирж байгаа. Тэр нь юун дээр гарч ирсэн юм бол засгийн газараас өөрсдөө гаргасан мэдээлэлээр заасан байгаа. Тэрийг та бүгд олж үзээрэй. За эцсийн бүнд юу гэх юм бол экологийн тэнцвэрт байдал байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдал хадгалсан байх хэрэгтэй. Энэ зүйл бол бүгдээр Монгол улсын язгуур ашиг сонирхолд ордог. Тэгэхээр төрийн дархлаа гэж ярьдаг тийм үү? Үндэсний аюулгүй байдлын дархлааг маань төр хамгаалах нь гэж бодож байсан маань одоо хамгаалах байсан хангагдсан болоод одоо зүгээр ерөнхийдөө нөхцөлийг нь бүрдүүлсэн ийм байх болоо сулраад байгаа юм биш үү? Тэгэхээр өнөөдөр иргэд өөрсдөө үндэсний үзлээр хамгаалах ёстой юм уу? Эсвэл одоо төр нь хамгаалах ёстой юм уу гэдэг дээр аюулгүй байдал маань эзэнгүйт чийдэм гэсэн ойлголтод хүрч болох. Ер нь бол аюулгүй байдал эзэнгүүтсэн гэж хэлж болно. Яг л тэр ёс дундаа гэдэг тэр бүгдийн тайлбарлаа тоо баримтлах тэр ойлгомжтой болгох гэж би бодож байна. Таасаа дархлаа гэж асуудал хэлдэг тийм. Ер нь бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын дархлаа нь юу гэхээр үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, өв боломжлол энэ өөрөө үндэсний аюулгүй байдлын одоо оршин тогтнохын үндэс болж өгдөг энэ өөрөө том дархлаа нь байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын дархлаа гэж ойлгож байна. Энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах энэ дархлаагаа авч үлдэх, энэ дархлаагаа улам бэхжүүлэхийн тулд бол төр маш том үүрэгт оролцдог. Энэ бол Монгол улсын төрийн үндсэн анхдагч үүрэг нь бол үндэсний аюулгүй байдлыг хангах явдал байгаа юм.
За иргэд болон одоо энэ төрийн бас байгууллагуудын одоо бусад субъекттэй оролцсон явуултээр бүгд энэ үндэсний аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээсэн байгаа. Өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд. Энэ үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд бол хэн болгон оролцох ёстой. Тэгэхээр өнөөдөр үндэсний аюулгүй байдал, үндэслэх үзэл, эх оронч үзэлгээд янз бүрээр ярьж байна л да. Тэгэхээр эх оронч үзэл, үндэсний үзлийг ярихаар одоо сошиал медиагаарч тэр хэвлэл мэдээллийн хэрэгслэгч тэр одоо бас нэлээд шүмжилдгэлтэй одоо адгийн шааруудын хорогдох сүүлчийн байр нь эх оронч үзэл байдаг ч гэдэг юм үндэсний үзлийг үгүйсгэсээр байдаг. Гэхдээ хичнээн даяаршсан ч гэсэн үндэсний үзэл байхгүй байхын аргагүй юм. Тэгэхээр энэ талаас нь бас та юу гэж тайлбарлах вэ? Энэ гурван ойлголтыг бол тус тусд нь бол задлаад гэдэг тус тусны ярих юм бол бүгд нэг юм яриад байгаа юм шиг ойлгодог. Гэтэл мөн чанарт бол энэ гуруулаа шал тус өөр ойлголтууд байдаг. За юу нэм үндэсний үзэл гэдэг бол тухайн үндэс тухайн улс орны бүхэлд намарсан зүйл ярьдаг. Үндэсрэг үзэл гэх юм бол энэ бол бүр явцуу болоод тодорхой яс үндэсээр хуваагдаад ирэхлээр энэ үзэл нь гарч ирдэг. Үндэсрэг үзэл хэтэрхий их радикал одоо үндсэндээ бол хуцнууд байдал хурц хэлбэрт ороод ирэхлээр нөгөө нэг нацизм, фашизм, неонацизм гэж юмд гараад ирдэг. Манайхан бол ч үндэсний үзэл, үндэсрэг үзэл гэж хоёр нэг өгний үндэс нь ойролцоо байна да. Тэрнгүүр их андуурдаг. Одоо ялангуяа залуу үеийнхэн. Дээрэс нь энэ андуурж байгаа юмыг бол зориуд нөгөө нэг үндэсний үзэлтэй байгаа хүмүүсийн чинь дэврэгэж үндэсрэг үзэл рүү оруулдаг. Юмыг сайн мэддэггүйгээр. Ингээд нөгөө нэг улс орныхаа үндэснийхээ төлөө явж байгаа тодорхой хэсэг бүлэг залуучуудыг болон бүлэг хүмүүсийг үндэсрэг үзэлт болгоод байгаа байхгүй юу? Эх орон шиг гэдэг асуудал юу гэхээр ерөөсөө энэ улс орон үндэсний аюулгүй байдал болон энэ улс оронд аюул очирсан үед бол эх оронч одоо нөгөө тэр хамгийн муугар хийж шээ тийм ээ. Тэр хүмүүсүүд гарч ирж энийг хамгаалах зогсож байгаа хүмүүс хэлдэг. Яагаад ийм гурван өөр ойлголтуудыг те яагаад эх орныхоо төлөө зүтгэж байгаа хүмүүс ингэж янз янзаар хэлдэг болж байна гэхлээр энэ ерөөсөө нэг зүйлтэй холбоотой. Энийг бол дэлхийд дахин хүлээн зөвшөөрсөн. 1945 онд одоогийн Америкийн тагнуулын төв газрын гэж нэрлэгдэх тэр үед ари өрнөртэй байсан. Тэр хамгийн анхны одоо удирдагч Ален Даллас гэж хүн нэг томьёол гаргаж ирсэн. Тухайн үндэстэн улс орны эзлийг гэвэл энэ улс орны үнэт зүйлх үгүй хий. Ард иргэдэг энэ мухруулан хуур. Хар тамхи садар самунд уруутат. Оюуны чадвартай оюунлаг хүмүүсийг гутаанд оромжил. Эх орно гэсэн үзлийг нь уланд гიშгэж энэ дундаас ямар ч тийм эх орон улс орно гэсэн бодлого болгоод таны дараа тэр улс орно эзлэхэд болно. Энэ бид нар бүх хүч хөрөнгө зарцуулна гэж 45 онд дэлхийн хоёрдугаар дайны дараа томьёолсон байгаа. Энэ томьёол бол энэ одоо номлын дагуу бол үндсэндээ бол манад 90 он начлсан ус гаргасан дараа бол энэ маш их эрчимээр хөгжиж ирсэн. Тэгээд одоо либерализм, либерти гэдэг янз янзын үзлүүдгээд гараад ирж байна тийм үү. Энэ болгоны чинь нөгөө нэр нь гоё юм дээр чи Монголын сонир сангаар хөтлөгдөд ирэнгуутаа тэр ямиг зөвхөн өнгөцгөн хэсэгт их гоё юм яриад цаад нь оюун санаанд нөлөөлөх юмыг бол нөгөө эзлэн төрмөглөх юм оюун санааг эзлэн төрмөглөхийн тулд нөгөө нэг үндэсний үзэл Монгол хүний ахуй амьдрал соёо өв уламжлалын шиг бүгд нь үгүй хийгээд өөр зүйлээр орлуулж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол Монголын үндэсний аюулгүй байдлын дархлаа болсон түүх, соёл, хэл аж дөрөх одоо бидний Монголын нүүдэл шахуун зан одоо уламжлал зан үеийн байдлыг бүгд үгүй хийгээд оронд нь одоо тэр ахуйн тал руу оруулаад ахуйгаар үндсэндээ тэр хүмүүсийг жишээ нь одоо 90 оны дараа хэд чи эрх чөлөө гэдэг зүйлд хүмүүс их хушууш түүнийг одоо сативч нээх мэт одоо маш их эрэлхийлж байсан. Үүн дээр нь дөрөөлөд эрх чөлөөгөөр далимдуулаад либертарыг оруулж ирэхдээ өөрсдөө ашигтайгаар үндэсний үзлийг үгүй хийх ийм байдлаар ороод ирчихсэн юм шиг дүр зураг харагддаг л да. Зөвлөлтийн колоничлалтын үед болохоор одоо бас л эх оронч үзэлтэй улс төрийн зүтгэлтнүүдийг аваачиж яаж одоо хилмигдүүлж хороож байсан бэлээ тийм ээ. Тэгтэл энэ байдал 90 онд төсөөр арай соёлтой шал өөр замаар мөртлөө нэг зорилготойгоор гараад ирсэн тийм үү. зөвлөлт холбоот ус социализмын одоо зөвлөлт холбоот ус шууд өөр хараад байдал байлгаж ирсэн. Эх орныхоо төлөө одоо Монгол үндэсийнхээ төлөө одоо Чингис хаан гэж өгч хэлж болохгүй л дээ. Тэр үе чинь ерөөсө тийм хийсэн бол шууд хэрэгтэн болдог, тэс үзэлтэн болдог байсан. Өөрөөр хэлэх юм бол хатуугаараар өөрөх 16 дахь те республик болгож тодорхой хэмжээ ашиг сонирхлоо хэрэгжүүлж ирсэн. 90 онд арслан хувьсгал гараад ирлээ. Тэгэхээр нь сул орон зай үүсээд ирэн зөв холбоот задарчлаа. Сул орон зай үлдэнгүү тэрийг эзлэхийн тулд одоо Америк нэгдсэн улс зэргүүд барууны орнууд орж ирж байгаа.
Тэгэхээр шин одоо нөгөө нэг тэр 70 жил гаруй нэг ихтгэл өмчлөлтөд явж байсан юм чинь өөр юмар орлуу солих хэрэгтэй болж байна да. Тэр юмар солихын тулд тэр одоо янз бүрийн үзүүлэлт, янз бүрийн урсгал оруулж ирээд тэр нь дандаа өөрсдийнхээ хитийн зорилгыг хэрэгжүүлэх. Хитийн зорилго нь юу гэхээр Монгол улсыг өөрийн мэдэлд байлгах. Сайхан Монгол улсыг тусгаарлах орн шиг боловч хүн чанартай улс төр эдийн засаг одоо бусад зүйлээрээ хамгийн эцэст нь бол ахуугаараа тий үзэл бодлороо тэр орны хараат байдал шууд орохоор тэр одоо Ариан даалсаа хэлж ирсэн юмнууд нь хэрэгжээд эхэлсэн байна. Тэр нь яваад одоо үндсэндээ одоо 25 жил болж байна тий одоо яг алсан хувьцаа 25 жил болж байна. Үр дүн хөгж байгаа байхгүй. Энийг та бид бүгд харж байна. Тэгэхээр их хурлд байхасаа үндэсний үзэлтэй байхасаа яагаад ичих ёстой юм бэ тийм үү? Бид нар ч одоо үндэсний аюулгүй байдлаа бас нэг иргэнж байсан, нэг хэсэг иргэнж байсан боломжтой хэмжээнд одоо тэр иж бүрэн байдлыг хангахын төлөө явах нь шүү дээ. Одоо хамгаалдаг юм гэхэд тийм үү? Тэгэхээр энэ үзлээсээ бид нар яагаад ичих ёстой? Яагаад өнөөдөр эх оронч үзэл ч юм уу, үндэсний аюулгүй байдал гэхээр энэ хятадыг дэмжигч, хятадыг эсрэг үзэгч, Оросыг дэмжигч, Оросыг эсрэг үзэгч гэдэг байгаа бэ. Ингэж хуваахын асуудал юунд байна вэ? Хуваах нь хэнд хэрэгтэй байгаа юм? Ер нь альва юм нэг сул бүх бүтэн байвал тэрийг хувааж авч одоо эд хэсгийг өөр юм болгох юм бол хэцүү тийм үү? Этлэнийг одоо хуваагадаг жишээ бол манад бол маш сайн явагдаж байгаа. Үүний урд нэг их орныхоо төлөө үндснийхээ өв залхуунжилж авъя. Уламжлалт юм хадгалж үлдээ гэсэн хүмүүс бүгдийг нь гутаанд оромж байгаа шүү дээ. Гутаанд зогс нөгөө нэг энэ Монгол улсын хөдлөөг зүтгэх бодох хүмүүс чинь уулам цорч байгаа. Өөрөөр хэлэх юм бол их орны хамгаалах хүн чинь цөөх болоод ирнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө нь хамгаалж байгаа нь байхгүй болохоор хин дуртай наваа. Би зүгээр нэг одоо хүмүүс зүгээр ярьж байгаа хооронд бас нэг бодит зүгээр бит байлаар юм үзүүлж бодож байна л да. Яаж Монгол улсын арт түмнийг хооронд нь хагарган бутгаж одоо өөрийнхөө хэрэгшээл оруулах нь хэлбэр болгох юм бол нэг боддог байхгүй телевизээр харуул гэж бодож байна. Одоо Монголын арт түмнийг монголчууд та бид бүгдийг үндсэндээ бол хагарган бутаргаж энэ эх орныг маань өөрийнхөө мэдэлд авч өөрөөр хэлбэл соёлтой боловсон аргаар зэрэг зэвсгийн хүчээр биш, дайндаа жингаар биш, оюун ухаан, эд хөрөнгө, ахуугаар нь өөрийнхөө хэрэгшээл оруулах гэсэн бодол ерөөсөө байнга явж байгаа. Үүний тулд цул байгаа Монголын арт түмнийг, Монгол улсыг хагарган бутаргаж байгаа. За эхний ээлжинд юугаар хагарган бутарсан? Төрсөн нутгаар нь Ховдын, Увсих, Сүхбаатар аймгийнх ингээ тий, Баруун Монгол, Зөв Монгол, Төв халахч юм ингээ хувааж. Одоо ингээд энэ нэг сул энэ бол аль нь сул байна. Энийг ингээд төрсөн нутаг дэсрээр нэг хуваалаа. Тавар айл аймгийнх үлээ. Өмнө говь. За бид төв халах юм байна. Ингээд хоёулаа ярьдаг ш манайх уулзсан гутаа. Тэгээд тэндээс манай нутгийнх маань тийм байна. Жалга домны үзэл гараад ирдэг. Дараагийн ээлжинд юугаар хагарган бутсан ялангуяа 90 оноос хойш бол үзэл бодол. Хүний үзэл бодол гэдэг чинь юу гэхээр хүн өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Өөрийнхөө зуудыг бол чөлөөт илэрхийлээд үзэл бодлоор нийлдэг хүмүүстэйгээ эвлэлтэн дэгдэг. Үзэл бодол болон нам. За ингээд нөгөө хуваагдсан байсан чинь ахаад ингээд үзэл бодол хуваалаа. За дараа нь шашны олон урсгал орж ирлээ манад. Манайх бол ер нь дэлхийн дахинд байгаа хувьд бол түүхнээс үзэхэд бол шашны бол дэмждэг байсан. Ямар ч урсгалд шашныг бол ерөөсөө үүсгэдэггүй. Яг нэг буруу одоо нэг харгас шашны урсгал дээ. Тэрээс бусдыг өргөд дэмждэг. За энэ дайламжлал одоо үнэндээ хүний итгэл үнэмшилтэй сүсэг бичлэлээр нь хуваагалаа. За яаж хуваал дээр юм бэ? За ингээд хуваалаа. Ингээд 3 хэм дээр ботор явчлаа тийм үү? За дараагийн одоо энэ дээр үлдсэн жижиг хэсэгтэр нь жишээ татъя л да. Юугаар хуваасан баг? Эрэгтэй эмэгтэй, гендрийн асуудал. Одоо гэр бүл дотор хуваалж явж штэ. За ингээд гендрээр хуваалаа. Одоо энэ ч бүгд хуваагдаж явж байгаа штэ. Би нэг 15 дахь хоруулж явж байсан чинь нэг гадаадын нэг 2 3 нөхөр явж байл л да. Тэгээ нэг тэр гэр хороолын нэг хэдэн хүүхдүүдэд дуудаад юм ирээ. Би сонирхоод очлоо. Тэгсэн чинь асууж байна. Ээж авч зодддгүй гинэ. Нөгөөд зоддог л гадаадын хүн хараад их сонир сануудлаад очиод асуултанд хариулж байна л. За хэрвээ аав чинь ээж чинь зодох юм бол энэ уцаар яриараа гэд юм өгч. Өөрөөр хэлэх юм бол 211 Америкийн дуудлага байдаг шүү дээ. Тэрэн шиг юм өгч байна. Ээж аав чинь загнаа зодох юм даа. Тэгээ би ямар ч хэрэгтэй яадаг дутсан чи ерөөсөө л хүүхдийг ээж аавынх нь хооронд хаад хаглан бутарч байна. За ингээ хаглан бутарчлаа. Одоо юугаар бутарч байна? Гадаа дотоод төгссөн гэдгээр сургууль төгснөөр бутарч байна. Тэгээ нөгөө хэсэг бүр улам жижиг болоод байгаа зү.
За сүүлийн үед бол нөгөө нэг хөрөнгөтэй хөрөнгөө баян ядуу нөгөө нэг кинон дээр гардаг штэ. Манайх одоо Аршантад байдаг, манайх хаанч байдаг гэдэг. Манай фабрикчдод тэр энэ амьдрал өнөөдөр минь амьдрал дээр гашуун үнэн байхгүй юу? Тэрнгээр нь хувааж байна. Тэгээд энэ хуваагдахад яаж ийм нөхөр ялангуяа энэ хүүхдүүд бидний хойч үеийнхэнд бол айгүй их тусч байгаа. Төдөн мянган долларын жилийн төлбөртэй сургууль. Гэтэл гэр хороолууд бол те сургуульд хүүхд нь олдохгүй шүү дээ. Ингээд нөгөө нэг давхаргаар нь хад хуваалаа. Амьдрах орчин нөхцөл тийм ээ. Амьдрах орчин нөхцөл гэдэг давхаргаар одоо нөгөө нэг хөрөнгөтэй хөрөнгөө гэдгээр. Тэгээ таны нэг асууж байгаа асуултанд юу хэлэх чинь одоо сүүлд нь би Монголд амьдрах уу гадаадад амьдрах уу гэдэг ахаад нэг хавуулж явж байна да. Бид нар ажил давдаг нэг зар марын дагуу юм ярихгүй шүү дээ. Дээр чинь 25 нас 25-35 настай эмэгтэй царай л гэж заач. Энэ бас хавуулж явж байна шүү дээ. 35-аас дээш насны жоохон тийм тэр хүмүүсийн ойлголтоор гоо сайхны явуу тийм царай л биш юм бол яах ажил хийхгүй. Ингээд энийг хуваагаад боторхсон чинь сүүлдээ ерөөсөө юм байна. Ийм жижигхэн хэмжээнд аваадсан байгаа жижиг эмийг бол те хин дуртаа ингээд хараад авч шин. Баабрын нийтлэлд байдаг л хуваах тусам хуваагдана гэдэг энэ үнэхээр ингээд төгсөшгөө хуваагдаад яваад байгаа юм. Одоо нэг л зүйл санаа зовж байгаа нь энэ одоо хуваагдал маань яаж буцаад нэг цул болох юм бэ? Одоо энэ аюулгүй байдал маань ингээд хуваагдаад байна гэдгийг та сая ялмын дээр үзүүллээ шүү дээ, тийм ээ. А үүнийг яаж эргэж цул болгох вэ? Үүнийгээ даяаршил гэдэг энэ улам таран бутрах энэ ойлголтоос яаж зөв салгаж авах вэ гэдэг асуудал. Даяаршилтай холбоотой асуудал дээр би нэг зүйл хэлье гэж бодож байна. Даяаршил гэдэг зүйл бол те хүчтэй эдийн засгийн болон нийгэм улс төрийн тал дээр дээрс баталгаан болгох чадах өндөртөө орн бол байж болох зүйл. Эдгээр даяашилж өөрийнхөө оршин тогтнол орон зай нэмээд байгаа байхгүй. Монгол шиг жижигхэн оронд бол буураа оронд бол те даяаршил ерөөс огт хэрэггүй зүйл. 10-20 жилээр хатна Монгол угийн байхгүй болж Монгол шүү дээ. Бүр байхгүй болно. Монгол улсын нутаг дэвсгэрээр яг хөө газрын нутаг байдгаараа байна. Дотор нь орсон сууж ямар хүмүүс мэддэггүй болно. Тэгэхээр нөгөө нэг үндэсний аюулгүй үзэл баримтаас нөгөө нэг үндсэн дархлаа маань шүү дээ. Үндэсний хэл соёл өв гэдэг бүх юм. Энэ нь уулч байгаа байхгүй. Өөр юм дуусах талах болчихно. Тэр ингээд задраад бутгацсан байх юм яаж цөм болох вэ гэхээр ерөөсөө нэг юм байх хэрэгтэй. Монгол улсыг бол дэлхийд дахинд бол ерөөсөө Монгол улсаар Монгол гэдгээр мэдчихэж байгаа. Яг дэлхийд бол 3 Монгол ярьдаг тийм үү? Нэг нь бол Оросын Монгол, тэрнийхээ бурайд улс. Нөгөөд нь Хятадын Монгол, одоо өөр Монгол гэж. За тэгээд Монгол улс буюу Чингисийн Монгол гэж ярил их ойлгодог. Гэтэл тэр хүмүүстэй жишээлбэл Арслан намынхон, Ардын намынхон тэр хүмүүс бол ямар шамаа байх. Тэр увсын дөрүүд байна уу, ховдын торгууд байна уу, хинтийн бурайд байна уу, тэр хүмүүс ямар шамаа. Тэд бүгд Монгол гэж ойлгох байна. Тэгэхээр бид нар бол ерөөсөө Монгол гэдэг энэ угсаага тий Монгол өв уламжлал авч үлдээд эрдсэн байгууллага авч үлдээд нэг цөм байх хэрэгтэй байхгүй. Нэг бүтэн алин байх хэрэгтэй. Үүний тулд яг л энэ хуваалтуудыг бүгдийг нь хуваагдаж болно. Ухаанд хандах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ нам гэдэг байгаа хүн бол үзэл бодлого нэгж болно тий. Нам гэдэг юм байна. Энэ нам гэдэг чинь үндсэндээ бол ерөөсөө Монгол улсыг дотор нь тусдаг. Бие биенийг үдсэн ядах хэмжээнд авааш хайцсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ намын хатуу гişнэлтэй дөр хэрэггүй. Намууд байж болно, олон нам байж болно. Намын тоогоор манайх үндсэнд бол Америк, Орос эртэр нойр цочдөг шүү дээ. Хамид нэзэ дээр. Давчаагүй бол айтдаг бол бүр ярихгүй тийм биз дээ. Тэгэхээр энэ нам гэдэг юм ерөөс байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ өөрийнхөө өв уламжлал, зан заншлаа эргэж харах хэрэгтэй. Би хиний удам бэлээ, хиний үр сад байлаа. Өвөг дээдс маань энэ эх орныг биднэрт яаж ямар золиос аим өчнөө одоо мус улимстэй өчнөөс цус урсгаж ийж авч үлдэж биднэрт энэ жоохон нутаг дэвсгэрүүлдээсэн байл. Гэтэл энэ одоо гадны харийг шунаад байна шүү дээ. Энийг хамгаалж энэ харийнхны шүлсээ гожлоо шунж байгаа юм чинь хамгаалах гол юм чинь үндсэн аюулгүй үзэл баримтлал байхгүй юу. Гэтэл үндсэн аюулгүй үзэл баримтлал байгаар сулруулсаад одоо бол тэгээд нэг Орос ч юм уу нэг Хятад ч юм уу нэг Америк хариад энийг бидний хүмүүсийг дэвлэмж өгсөн болж байгаа байхгүй. Тэгж бид нар бас буруу байна л да. Одоо аюулгүй байдлаа өөрсдөө хамгаалахаас зугатаад явж байна. Одоо Монголд үе удам нь үлдэж амьдрах өвөг дээдс нь Монгол гэдэг газар нутаг дээр амьдарч байгаа ийм хүн л одоо үндэсний аюулгүй байдлын талаар, эх оронч үзлийн талаар, үндэсний үзлийн талаар боддог гэдэг. Тэгэхээр өнөөдөр хүүхэд нь одоо миний хүүхэд яана монгол хэлийг хагас дутуул мэддэг, монголоор муу ярьдаг штэ гэд гайхуулж байгаа
төрийн түвшинтэй хүүхдүүдэд би хараад бас санаа зовдөг юм л да. Тэгэхээр альва улс гүрнийг эзлэхэд эхлээд соёлыг нь устгах тэгээд аюулгүй байдал руу нь одоо түрүүний таны хэлдгээр ямхаар довтлох ийм одоо үйл ажиллагаа явагдаад байна. Тэгэхээр чин үүнийг одоо зүгээр олон нийтийг айлгаж түгших гэж хэлж байгаа юм биш л дээ. Зүгээр энэ бүхнийг яаж зөв боловсролд нь оруулах ёстой юм бэ? Өнөөдөр хин нэг гадаадад гарч боловсрол эзэмшихийг юм уу? Эсвэл одоо гадны сургалт, гадны хэл соёл эзэмшихийг бас шууд хориглож болохгүй байна. Ардчлалын үндсэнд тулгуур зарчмын дагуу. Тэгэхээр яаж одоо өнөөгийн нөхцөлд хадгалж болох вэ? Өнөөгийн нөхцөлд хадгалах юм бол ерөөсөө төрийн түвшинд их хурлын гишүүд өөрсдөө сэхлэх хэрэгтэй. Ард ирээд бид нар өөрсдөө сэхлэх хэрэгтэй. Монгол улсын иргэн болсон монголчууд бид нар өөрсдөө тэгэлнэ. Хэн нэгэн ах ирээд бидний юм саялдаж хэн нэгэн ах ирээд бидний хүмүүс юм хийхгүй. Харин тэр улам бутархаа болгоод авахыг бодно. Энэ дээр бид нар бол тэр янз бүрийн одоо улсын их хурл дээр одоо хичнээн нам байна тийм үү. Нам дотор одоо хичнээн фраксж яриад байна. Бүгд л монгол шүү дээ тийм биз. Энийг болох хэрэгтэй байхгүй. Энийг бойлоод Монголынхаа төлөө тэр хуулийн заасан төрийн хангалттай үүргээ биелүүлээд төрийн хангалттай үүрэг чинь үндсэндээ бол улсын их хурлын гишүүн өөрийн үүрэг хүлээсэн байгаа шүү дээ. Энийг үүргээ биелүүлээч. Ирэх хэдлэх болилдоо ирэхээ яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэрүүл уруулаа бойл. Нийлээд эвлэлдэн нэгдээд мэдээч хэрэг олон хүний санаа бол зөв буруутай байгаа. Хэрэггүйг нь аваад хэрэгтэйг нь аваад нийлүүлээд нэг зорилготой, нэг бодлоготой, нэг зүгт харах хэрэгтэй байхгүй. 25 жил хоорондоо бид нар янз янзаар ярилцлаа одоо болох юм биш үү? Сая төмөр замын асуудлыг ярих бүрт одоо аюулгүй байдал гэдэг юмыг ярьлаа л да. Үндэсний аюулгүй байдал гэдэг одоо сүүлдээ жирэг нь юм уу, зэвсэг нь юм уу мэддэгдэхээ боллоо. Тэгэхээр төмөр замын цэргийн асуудлаар та энэ аюулгүй байдалтай холбоод хувийнхаа байр суурийг бас илэрхийлж байна. Одоо манайх их сонир хардаг юм. Нэг юм ярихлаар нөгөө эхэлсэн цэвэр рүү явах гэдэг байдаг. Таны асуулт өөр шин мурдах юм биш шүү дээ. Гэхдээ бас энэ тал дээр бол үзэгчдийн ховж болон бусад одоо сонирхдаг хүмүүсийн хувьд бол энийг сонсоход бас сонирхолтой гэж бодож байна л да. За энэ дээр юуны юм бол тэр өргөн нарийн цариг гэдэг биш байхгүй юу? Өргөн нарийн цариг гэдэг бол тэр бол 3 дахь 4 дахь талын асуудал. Юуны өмнө Монгол улсын өнөөдрийн хөдөлгөж байгаа хууль тогтоомжор болон дээрээс нь эрүүл ухааны одоо эрүүл ухаан түүний тий ухаанаар оюун ухаанаар бодоход бол энэ төмөр зам манад хэрэгтэйгүй гэдгийг эхлээд бодох хэрэгтэй. Монгол улсын язгуур эрх сонирхолтой нийцэж гэнэгүй юу? Үндэсний аюулгүй байдлыг хангаж чадж гэнэгүй юу? Энэ талаас үзэх хэрэгтэй. Нийтлэг эрх ашигын эрхэмлэн. Тэр байнаагүй тий. Хоёрдугаарт нь энэ төмөр зам нь хаагур яаж явах уу гэдгийг дараагийн хэлшин яригдана. Өөрөөр хэлбэл нэг экологийн тэнцвэртэй байдал, экологи одоо эвдэж яриг багс гэж яриад байгаа шүү тий. Энэ талаас яг дээрээс нь эдийн засгийн талын юм бас харна. За 3 дахьт нь одоо нөгөө нэг өргөн байх нарийн байх гэж ярих хэрэгтэй. Гэтэл манайхан чинь нөгөө нэг эхэлж ярих юмаа сүүлд навааччаад хамгийн сүүлд байгаа юм одоо ингээд толгоонд гаргачихдаг байхгүй юу. За төмөр замын царгийн асуудлынхээс илүү төмөр замын сүлжээ гэж ярих хэрэгтэй бид нар. Гэтэл Монгол улсын үндэсний аюулгүй үзэл баримтал дээр бол Монгол улсын төмөр замын сүлжээг байгуулахдаа үндэсний язгуур эрх ашиглалтыг эрхэмлэнэ гэж байгаа байхгүй юу. Энэ нь өөрөө үндэсний аюулгүй байдал нийцсэн байх гэсэн заасан байна. Гэтэл 2010 онд төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого улсын хурлаар баталсан. Тэн дээр үндсэндээ бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийнхөө зөвлөмжийг гаргасан. За зөвлөмж гаргахын өмнө бол Монгол улсын бас холбогдох байгууллагууд за би өөр дотор нас ажлын хэсэгт ороод ажиллаж байсан тодорхой энэ талаар мэдээлэлтэй учраас би ярьж байна л да. Нэлээд их материал цуглаар их судалгаа хийсэн. Суурь судалгаа бол нэлээд улс суурьтай үнэлтэд хийгдсэн. Яг л бидний хувьд бол төмөр зам хэрэгтэй үгүй юу? Явал хааш аль зүгээс аль зүг рүү явах вэ? Энэ ямар байх вэ? Одоо техникийн шийдэл байхгүй царигч нь цариг бол цариг. Энэ дээр үндэсний зөвлөмж гаргаад тэр зөвлөмжийн дагуу улсын хурлаас тогтоол гаргаад баталсан. Тэн дээр ерөөсөө хар дээр цагаан би бүр зориуд авчирлаа л да. Хар дээр цагаанаар бичсэн байгаа. Монгол улсад төмөр замын суур бүтцэд дараах үе шаттайгаар шинээр барина гэж байгаа. 3-2-1-т. Би одоо бүр хүмүүст тийш яг хүмүүсд төөрдүүлээд байгаа байхгүй. Худлаа яриад хуураад байгаа байхгүй юу? Ард түмнийг байна. Үе шат бүрийн эхлэх хугацааг эдийн засаг нийгмийн хөгжил, хөрөнгө санхүүгийн их сүртэй уялдуулна. Засгийн газар тухай бүр шийдвэрлэнэ гэж байгаа. Тэгээд 3-2-2-т эхний үе шатанд барьж эхлэх гэж байгаа. Тэгээд энэ 3-2-2-1-т 70 задга 5 толгой цагаан сувраг зүүн баян гэж байгаа. Дараагийн ээлжинд сайн шанд бар уурт. Дараагийн ээлжинд бар уурт хөөд тэгээд хөөд чав болсон гэдэг. 4 чиглэл байгааз үргэлжлэн. Энэ ихний ээлжинд барих хэрэгтэй. Хоёр дахь ээлжинд
Хоёр дахь шат барьж эхлэх гэж байгаа юм. Нарийн сухад шивээ хөрөн, ухаан хуудаг гашин сухад хөөт тамсаг булаг нөмрөг цаашаага. Тэгээд хөөт бичигдэж байгаа юм. Өөрөөс нь хөөтөөс л урагшаага нэг явна, нэг нь зүүн тишгээ явна. Ингээд дараагийн ээлжинд царгийн сонголт нь Монгол улсын хүчин төгөлөөр үйлчлэж байгаа холбоотой хууль тогтоомд нийцсэн байна гэж зааж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол холбоотой хууль тогтоомж шиглэлээр үндсэн хууль, үндсэн аюулгүй байдлын үзүүл баримтлал, үндсэн аюулгүй байдлын хангах тухай хууль гэдэг эдгээрт нийцсэн байх хэрэгтэй байхгүй. Ингээд энийхээ дагуу бүх юмнуудаа хийгээд тавьчихсан, баталсан. За үндснийхээ сүлжээг байгуулахдаа өрийн царгийнхаа өрөөнийг бол 1520 мм байна гэж заасан. Гэтэл 4 жил хугацаа өнгөрөөгүй байхад нөгөө нэг яриад батлаад ингээд хүчин төгөл болгоод бүхнэд дааж мөрдөөд энийг хэрэгжүүлэх ёстой байсан зүйлийг ахаад эргүүлчихэж байгаа байхгүй. Нөгөө нэг толгойг сайн айлчлалыг хамааралгүй урд нь энэ асуудал гарч ирсэн юм байна. Тэгээд түүхийн эдийн одоо үндсэндээ хувийнхаа эдийн экспортын зам байхгүй юу. Тэгэхүү эдийг л хят руу гаргах одоо 3 сар гарах юм байна. Тим зорилготой одоо энэ төмөр зам 50 нөж байгаа. А тэрийг гойн нэрхэж байгаа. Ахаад хуурж байгаа байхгүй. Экспортын зам гэж байгаа. Экспортлож манай Монголын бүтээгдэхүүн гарах юм их гоё юм байна гэж хүн ойлгоно шүү дээ. Мөн чанартай бид нар түүхийдээ гаргаснараа түүхийн эдийн хавсар орон болох байхгүй юу. Одоо намайг одоо хүмүүс хэлнэ. Юу яриад байгаа, юу мэддэг ингээ те. Их орон нэг л байдгийг шүү. Хэлэхэд. Тэгэхээр эзэн зүйн хөтөлбөрийн хүрээнд одоо маш олон эдийн засгийн үр ашигтай шийдвэрүүдийг гаргаж байгаа нэгээд наад асуудлыг чи хүндсэн л дөө. Үүнээс гадна ч бас асуудлууд бий. Гадаадын хөрөнгө оруулалт. За тэгээд гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэх. Энэ бүхэн таны хамгийн ихний асуултандаа тайлбарлаж байсан үндэсний аюулгүй байдлын тэр эд эс бүхэнтэй холбоотой асуудлууд. Бүр нэн чухал асуудлууд нь байгаа. Тэгэхээр энэ талаар та юу хэлэх вэ? Эдийн засгийн хөтөлбөрийг ямар хүмүүс боловсруулсан? Гэдэг би асуулт тавьмаар. Та мэдж яваа. Засгийн газрын гишүүд, эдийн засгийн байнгын хорооны гишүүд тэд нар оролцсон. Яг боловсруулад ингэн тэгэн ийм ажлын шинэ гэдэг нь эдийн засгийн зөвлөх нь үгүй өөр хүмүүсээс юм байдгийг. Монгол улс бизнес эрхэлж байгаа хэдэн бизнесийн хүмүүстүүд тэд нар яг гадаадад өндөр боловсрол эзэмсэн хүмүүсээс суугаад хийсэн байхгүй. Иргэд нэг юм байгаа. Гадны иргэд юм. Үгүй Монгол иргэд. Тэд нар яг одоо харьцуулахад нөгөө гадаад төсөм сайн гэдэг нь шүү дээ. Ахад хуваалт юм дарсан. Дотоод төсөм муу гэж байгаа тийм. Тэгэхээр гадаад энэ сайн хүмүүс нэгэд боловсруулсан. Дандаа бизнесийн их хвчлээ. Тэгээд тэр бизнесийн эзэн зүйн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгээс өөртөө үр дүнг хүртсэн. Шууд бит байдлаар. Үр дагавар нь юу болсон гэхлээр тэр хүмүүс болохоор чинь бизнес эрхэлж байгаа юм чи юугаар харах вэ? Хувийн эрх ашиг нийлвэ шүү дээ. Бизнес эрх ашиг. Тэр хүмүүс ашиг хонжи харнах гэхээс биш нийгмийг хөгжүүлэх, нийгэм тэр одоо үндэсний аюулгүй байдал тусгай зохицуулалт дээр ямар ч хамааралгүй. Тэр хүн яаж мөнгө олох үүдгийг л харж тэр талаас хандсан болохоор энэ эдэн зуу гэдэг хөтөлбөр бол хэрэгжээгүй. Үндсэндээ алтан уяг сайдыг бол тэр хүмүүс баллаа тавьсан. Хэрвээ тийм тодорхой юм бэ? Би нэр усыг ярихгүй. Тэртээ тэр хүмүүс бүгд мэдчихэж байгаа. Арт хүмүүс нэр устан цоллоод өгнө. Та тэрийг нэг тохирсон байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн зарчим юм ярина. Нэр ус ярих юм бол та тэр энэ нэгдүгээр нэвтрүүлгийн сагш багтгаа, хоёрдугаарт нь өчнөө түүхэн болон одоо бодит тоо баримт фактууд ярих бол. Тийм болохоор энэ маань өөр сэдв болно гэдгийг та хэд тохирсон. Тийм болохоор эдийн зүйтэй холбоотойгоор үндэсний яг үр дүнд хүрсэнгүй гэдэг ерөөсөө тэр байхгүй. Төрийн үйл хэргийг тусгаар үндэсний аюулгүй байдал нийт эрх ашигт нийцүүлж явуулах ёстой байсан юм дээр хаамаагүй хөндлөнгийн авчраад тавьчих байгаа байхгүй. За би хүний муугар хэлж байгаа шүү дээ. Наран туулын зах дээр одоо гутлын 8 хийж байгаа хүнийг авчраад таны орон суулга надаас ярилцах авах бол тэр үгүй чадах уу? За нэг юм болох байх те. Гэхдээ үр дүн юу болох вэ? Яг л тэр байхгүй. Тэр хүний толгоонд за ярианаас би яаж хямдхан гутал авах уу? Тэрний тулд би яаж зах дээрээс одоо юу 8 шаргаас хямдхан юу авах уу? Тэрийг оруулж ирээд яаж би зарах уу? Ийм л бодлого өгсөх юм. Тийм учраас энэ эдийн засгийн хөтөлбөр бол үр дүн өгөөгүй гэж шууд өгж болно. Энэ харин эргээд эсрэгээр үнсэн аюулгүй байдал аюул харшнөлөө юм үзүүлсэн. Нэгдүгээр нь худалдаа авах шадралд орцсон. Хүмүүс болж байгаа худалдаа авах шадар ямар хамаатай үгүй байхгүй. Худалдаа авах шадар яг өөрөө бас эдийн засгийн аюулгүй байдлын бас үзүүлэлт болж явдгийг. Хоёрдугаар нь гадаад дөр өссөн. Гадаад дөрийн хувьд ярих юм бол өнөөдөр Монгол улсын гадаад дөр 67.8% төрсэн байгаа. Тэрийг ахиад худлаа ярьж байгаа. Хүрээгүй л гэдэг байгаа. Үнэн баг. Энэ бол 40% байна. Яг олон улсын практик болно. Ер нь бол аюулгүй байдлын аливаа юмд шалгуур үзүүлэлтээр тэн дээр аюулгүй байдлын эдийн засгийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтээр бол тухайн улс орны гадаад өрн дотоодын нийт бүтээгдэхүүн 40% илүү байх хэвээр. Энийг бол Орос дээр, Хятадч дээр, Америкс дээр бүгд дагаж мөрддөг. Одоо хуулиар манайх $60.8 болоод одоо хууль өргөн барьчаад байна. 70 болгоё гэдэг. Энэ өөрөө нэг аюулгүй байдал эрсдэл учруулж байгааг үү? Тэр эрсдэл бодит байгааг үү? Одоо бол аюулгүй байдал эрсдэл учруулах биш. Аюулгүй байдал занд
эхэлж байгаа байхгүй юу? 70% төгрөг нь тэр мөнгөний хаанаас авах гаднаас. Ахаад нэг эдийн засгийн бие даасан байдал алдагдаад хараад болох юм чинь бүрдэж байна. За дээрэс нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудыг та ярьлаа. Монгол улсын хэмжээнд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлагч заасан байж байгаа. Монгол улс руу гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ тухайн нэг орноос 3-1-ээс илүү байх ёстой. Модерн хятад улсаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бол үндсэндээ 51 аваа явцсан байгаа. Өөрөөр хэлбэл ахаад эрсдэл биш. Ахаад занд хил бий болчиход байгаа. Аюул бий болчиход байгаа. Тэр төмөр замын саргийн асуудал дээр манайхан шиг баярлаад нэг CP даргыг ирээ явахлаар нь ёстой нэр гашуус ухаатын шиг төмөр замд тавихаар боллоо. Тодорхой хэсэг хүмүүс баярлаад байгаа шүү дээ. Мөнгө хятад засгийн газар гаргах юм байна гэдэг. За хятад засгийн газар гаргалаа гэж бодъё. Тэр мөнгөнд ямар хэлбэрээр оруулж ирэх? Хөрөнгө оруулалт уу? Дараа Монгол босоож өгнө гэж байгаа тий. Хөрөнгө оруулалт орж ирэх үү? Өөр болж орж ирэх үү? Ямар ч тохиолдолд үзэхэд нөгөө нь хоёр үзүүлэлт байна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ давцсан байгаа. Тэн дээр нэмэгдээд 1 км төмөр зам чи одоо 2-оос 2.5 сая доллар үнэлэх гэдэг. Гэтэл 250 км зам тавихлаар чинь 5 тэрбум долларын өр болон эсвэл хөрөнгө оруулалт Монгол орж ирнэ. Энэ дээр би энэ нэг төмөр замтай холбоотоор энэ хөрөнгө оруулалт холбоотойг хэмэлмээр байна. Монгол улсын төр хоёрхан компанийн учрыг олж чадахгүй байж хятадын төрийн бодлогыг яаж учир нь болох вэ? Чалко, Рио Тинто хоёрын асуудал байна. 12 он хүртэл үндсэндээ бол тэр нүүрсээ гаргаад залгах ихгүй байсан тийм мөнгө орж ирээд байсан. Чалкогоос үндсэндээ бол авахгүй үнэ буулгах гэдэг янз бүрийн асуудал тавиад ирэнгүүт ганцхан нүүрсний худалдан авах шалгах компаниас Монгол улсын эдийн засаг доголдоо төгссөн. Ганцхан компани шүү. Рио Тинто дээр юусан оюу толгой хөрөнгө оруулалт зогссон, оюу толгой зогссон, татварын асуудал үүссэн. Ахаад хоёрхан компани дээр ерөөсөө гадны хоёрхан компани хараатал байгаа аахгүй. Хоёр байгууллага байлаа. ZTE мэдээллийн одоо технологийн салбарт. За Bank of China. Энэ салбарын бас энэний дараагийн жоохон залгуудаа би яриад өгөө. Тэгэхээр манай төр маань одоо үндсэндээ бол бид бүгд ч ойлгох ёстой. Аж ахуй нэгжийг тийм үү? Нэг нь хоёулаа гадаад аж ахуй нэгж тийм. Нэг нь хятад, нөгөөх нь бол одоо Канада одоо нийс хамтарсан аж ахуй нэгж байгаа шүү дээ. Бол зөвхөн аж ахуй нэгжийг манай Монголын төр учрыг нь олоод үйл ажиллагаа явуулж чадахгүй байхад хятадын төрийн оролцоот орж ирсэн төмөр замын хүч нь олж чадахгүй. Би бол их хэрэгэлцэж байгаа. Хятадын төрийн бодлого шууд орж ирнэ. Шууд орж ирэхдээ бүр өмнө говь аймгийг хамарсан байлаар орж ирнэ. Тэгэхээр тэр одоо өмнө говь аймагт бол газар байхгүй. Бүх газрыг эзэнтэй уулзсан цаана нь хятад хүмүүс сууж байгаа. Өмнө говь хүмүүс надад хэлж ийн л тэрийг. Та сая ярьж Bank of China гэж байна тийм салбар оруулж ирсэн байгаа. Одоо үйл ажиллагаа явуулах гэдэг шүү дээ. Төлөөшин газар байгуулсан салбараа одоо ингээд үйл ажиллагаа явуулах чинь. За энэ дээр бас үндэсний аюулгүй баримтал дээр байгаа юм. Гадаадын төрийн оролцоод аж ахуй нэгжүүдийн оролцоог Монгол орж ирэх оролцоо багасгана гэж байгаа байхгүй юу. Гэтэл манайхан өөрсдөө оруулж ирнэ гэдэг яриад байна. Одоо ялангуяа миний нэг амьд байна да нэг яг одоо би яг үнэхээр ийм хүн бас миний нэртэй байх тас жоохон тэгж ивүүхэн санагдаж байгаа юм буруу юм ярьж байгаа. Нэгдүгээр банк санхүүгийн байгууллага бол өөрөө хүнээр ярих юм бол мөнгө гэдэг чинь өөрөө банк санхүүгч мөнгө ирэлдэж байгаа ш. Мөнгө бол хүний аргын зүйр ярих юм бол цус байхгүй юу. Эдийн засгийн эрэлтэнд тодорхой хэмжээ оруулж байдаг. Энэ цус. Банк бол өөрөө зүрх нь байхгүй юу. Их бүдүүлж татчихсан л гэхдээ яг хүнд ойлгомжтой байхын тулд. Гэтэл нөгөө нэг зүрх маань доголоод эхэлж байна да. Доголж ийн гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр нөгөө энэ зүрх муудчлаа гэд тэр зүрхээ авчиад оронд нуур зүрх суулгадаг үстэй. Эмчилгээ хийх боддог үстэй. Эсвэл нөгөө нэг баруун талын шийж өндөд дахиад хоёр дахь зүрхээ хийдэг үстэй. Яад өөрийнхөө банк санхүүгийн тогтолцоо. Санхүүгийнхаа тэр үйл ажиллагааныхаа юмнуудыг сайжруулахгүй гаднаас юм оруулж ирэх гэдэг. Тэгэхээр тэр нь гаднаас орж ирэхдээ зөвхөн нэг арилжааны банк биш. Төрийн оролцоотой банк. Эргээд энэ юу болж байгаа нөхлөөр төмөр зам нь төрийн оролцоотой байна. Мөнгөний урсгал нь хятадын төрийн оролцоотой байна. Ингээ хоёр талаас ороод ирж байгаа. Тэнд баялаг нь гарч ивдэг. Мөнгө нь орж ирж байна. Гэтэл эргээд нөгөө нэг хятадын банкаар дамжаа гараа авчих. Монголд юу үлдэх юм биш үлдэх. ZTE-гийн талаар. За ZTE-гийн талаар ярихад бол их хөвгөлтэй юм би. Хөвгөлтэй бөгөөд энэ бол одоо би хөвгөлтэйг ямар утгаар хийж нэг бол те одоо эмгэлтэй биш маа бүр одоо зэвсмэр байгаа байхгүй. За харилцаа холбоо мэдээллийн салбарт үндсэндээ бол манайхан ямар компаниг явуулах, ямар байдлаар явуулах вэ гэдгээр ярилцсан. 2009, 2010, 2008 он ч гэсэн энэ талаар бол эрдэмтэд ажилласан, судлаач нар ажилласан, за яг практик ажилтнууд ажилласан одоо тэгээд ерөнхийдөө бол тэрний өмнө ZTE компани талаар бол Англи, Америк одоо бусад орнууд байна. Африкийн орн хүртэл
анхаарал өгсөн байхгүй. Одоо энэ бол нэг тийм шүү дээ. Тэгэл манайх худлаа нуугаад байгаа болохоос биш. ЗТЭ гэдэг бол бүгд хятад албан улсын тусгай албадад мэдээлэл дамжуулдаг, техник мэдээлэл дамжуулдаг байгууллага. Тэгээд хятад зүрэл манад юм болцол тавьж байгаа байхгүй. Хятад засгийн газар 300 саяын бид нар та нарт одоо 300 сая долларын ингээд хөрөнгө өгөө. Монголд одоо зээл өгье. Авах уу гэж. Манайш одоо авъя гэдэг. Нэг болцолтой. Хятадын компани шалгах хэрэгтэй шүү. Тэгээд хаяар ЗТЭ дээр орж ирээд мэдээж хэрэг ЗТЭ-г ялуулна шүү дээ. Монголын төр байдаг Монголын ард түмэнд Монгол бид нар ямар ч хамааруулгүйгээр энэ харилцаа мэдээллийн холбоо салбар харилцаа мэдээллийн харилцаа холбоо мэдээллийн салбар бол шууд хятадын хяналтанд орсон. Өөрөөр хэлэх юм бол хятадын техникийн тусаагаар мэдээлэл авдаг нэг компани өөрийнхөө тэр тусгай албадад мэдээлэл дамжуулах тогтоогцыг манайх өөрсдөө манай мэдээллийн аюулгүй шууд халдсан. Халдах биш. Ерөөсөө тэрийг одоо үндсэндээ өөрийнх нь бүрэн тогтоосон. Тэгээд одоо 130 сум байлоо холбогдлоо одоо айгүй энэ дэр хурдны юутай боллоо гэдэг өөртөө гэдэг сайхан мэдлэг гişүн яриад штэ баяр сүт гişүн сайхан мэдлэг гişүн яриад сайхан мэдлэг гişүн баха тийм ингээд яриад гэтэл өөрөөр хэлэх юм бол 130 сумыг хятадын техник хяналтанд оруулсан шиг хэлж байгаа байхгүй тэрүүгээр барах хэрэгтэй юм уу тэрийг ярих хэрэгтэй тэгэхээр энийг ирж харах хэрэгтэй энэ нэгэнд болоод өнгөрсөн одоо хэцүүгөө тэгж байгаа хос арийн нэг улс төрийн одоо хүчнийхэн гэж ярьж байна зарим нэг их хурлын гişүүд ярих та нар болоод ийм байгаа ш бид нар яах ярьж явахдаа тэр 2008 9 10 онд ярьж явахдаа ийм байгаагүй ш яагаад юм болсон цаанаас нэг шахаад гэж байгаа хин шахсан та нар юу яриад байгаа та нар арт түмний илч болохоос биш те арт түмнийг төлөөж их хөр сууж байгаа болохоос биш та нар хин нэгний төлөө нөө юм тэгвэл тэрийг үнэ хэлээд та нар тэр хариуцлага үлдээд тэгэхээр өөр юм байсан юм гэдэг байгаа өөрөөр хэлбэл их орны худалдах өөр юм байсан бол тарах гэдэг юм да би бол шууд гэж хэлнэ за тэгэхээр энэ бүх үндэсний аюулгүй байдлын дархлаа төрийн дархлаа алдагдсан шалтгаан маань явж одоо засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өнөөдөр улс төрд байгаа энэ хүмүүсийн шийдвэр гаргах түвшний энэ хүмүүсийн одоо үйл ажиллагаа тэдний цэвэр ариун байдал тэдний дархлаа ямар байна вэ гэдэгтээ хүссэн хүсээгүй холбогдож таарч байна л да. Яагаад гэвэл тэд шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн одоо яригдж байгаа энэ цаг үед та бас өөрийнхөө бодлыг хэлж болно. Нэвтрүүлэхэд төгсгөл. Яг та битэр одоо яриад баталчих байлгүй та тэр энэ яриад. Гэтэ сурамжуулга. Дараа хожмын нэг өдөртөө энгийн байсан шүү хааруулж яг түлээж явсан. Тэр дэргүү энэ асуудлаар одоо улсын их хурал те улс орны нам одоо тэр эслийнхэнд бол тодорхой хэмжээгээр бас нэг биш өргүүлсэн байгаа. Анхаараач юм биш болохгүй. За юу юм одоо нэг л жишээ яриа. Тэр бүтэн тэр бүтцийг яриад яах вэ? Эдийн засгийн хөгжлийн яамыг аваад гадаад харилцааны яамтай нийлүүлээ тийм үү? Нэр өгөхгүй дээ. Эдийн засгийнхыг гадаад харилцааны яамтай нийлүүлээд гадаад харилцаа эдийн засгийн хөгжлийн яам юу гэх нэг сонирм бол. Яг хөө дээрх нь үед бол гадаад худлааны яам гэж байсан. Дээр үед. Тэрийг дөөрөх гэдэг юм би бодоод байгаа. Гэтэл тэр чинь мөн чанар мэдэхгүй гэж тэрийг гаргаж хэлбэрийн илэрхийлж чадахгүй шүү дээ. Хоёрдугаарт нь юу гэдэг нөгөө багасхын тулд тийм үү нэг юм хийгээд байгаа байхгүй. Нэг хүн таалагдахын тулд. Тэгэхээр энэ дэр маш ноцтой зүйл юу гэхээр гадаад харилцааны яам гэдэг бол үндэсний нэг хэлэхэд үндэсний аюулгүй үйлдэл баримталтай нэг бүлэг байдгүй. Тэрний үгээр Монгол улсын Батлангал болон гадаад харилцааны салбар юм байдаг байхгүй. Тэр нөр нууц тамаар, төрийн нууц тамаар. Манай нөгөө нэг хар харилцааны бодлого яриад байдаг шүү дээ. Хар харилцаа, төрийн хар харилцаа. Тэнд байдаг. Өөрөөр хэлбэл гадаад харилцааны үйл ажиллагаа зөвөр бодлого нь шүү дээ. Тэр нь өөрөө нууц байдаг. Төрийн нууц. Эдийн засгийн хөгжил, эдийн засаг гэж одоо үндсэндээ тодорхой хэмжээгээр ил тод байдаг. Тэр нууцлал алдагдаж байна. Тэгэхээр энэ талдаа болоо чинь нөгөө нууц юм байдаг, энэ талд нийл юм байдаг. Тэр яах гэдэг юм бол өөрөөр хэлэх юм бол ил байгаа юмгаа нууц юм руу оруулж нуух гад байна уу? Одоо өөрөөр хэлбэл эдийн засаг нууцаа задлах гад. Эсвэл эдийн засаг гэдэг юм руу гадаад харилцаагаа чигээр нууцаа задлах гад байна уу? Ахад асуулт үүсэж байгаа байхгүй. Эсвэл нэг хүн зориулсан яам гаргаад байгаа юм шиг сарлал руу байгаа. Яагаад гэвэл та сайн нэг засгийн газрын бүтээс шийдвэр гаргадаг хүмүүс ярьлаа шүү дээ. Энэ дээр би нэг жишээ ярихад бол Монгол улсын өнөөдөр юм байл Монгол улсын яамны төрийн нарийн машин аргаар томилогдсон юм бол их сонирхолтой байдаг шүү дээ. Нэг хүн тэр хүнтэй байсан хүнд нь зориулж сонгон шалгуулалтын шаардлаганд гаргаж өгч байгаа байхгүй. Уул нь бол бүгд нэг жигд байх хэрэгтэй байтал нэг хүн гаргаж өгөөд тэгээд тэр хүн нь очиж шалгалт өгөөд тэнцэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн зориулсан ажлын байр бий болсон байна шүү дээ. Таалагдах юм. Тэр нь би бас эдийн засгийн холбоотой асуудал гадаад харилцааны яамд аваач гэж байна бас тийм
юм хийгээд байгаа юм биш үү? Одоо томилгоо нь ямар байх нь харагдав. Гэхдээ маш буруу зүйл хийсэн. Гадаад харилт сайнны яам Монгол улсын нүүр царай болж явдаг юм байхгүй юу? Монгол улсынхаа нөгөө нэг гадаад бодлого хэрэгжүүлэгч. Эдийн засаг гэдэг бол улс орныхаа эдийн засгийн бүтцийг бат бэх болгох эдийн засгийн хөгжлийг авчрах хэрэгтэй. Энэ хоёрыг нийлүүлж яаж эвсүүлэх гэдэг юм бэ? За баярлалаа. Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Манай энэ удаагийн ярилцах танхимын зочноор аюулгүй байдлын судлаач Чулуунбат оролцлоо. Манай дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. За баяртай. Зүрхэн